За сайн байна уу? За би өнөөдөр хотоодны хүчлийн тухай ярина. За тэгэхээр ихэнх хүмүүс ер нь бол эмчит хандахдаа юу гэж очдөг вэ гэхээр миний цээж хорсоод байна, ходоод халуун төөнөд байна, хүчил ихтэйд байна гэд очдог. Тэрнийхэн дагуу эмч хотоодны хүчлийг нь ялгаруулахгүй болгох арга хэмжээ авдаг. За үүний тулд бол мэдээж эм өгдөг. За тэр эм нь болохоор таны хотоодны хүчил ялгаруулдаг тэр эсүүдийг төр хугацаагаар ажиллагаагүй болгочдөг. За тэгэхээр энэ нь мэдээж тэр илрээд байгаа завиуруудын шинж тэмдгүүдийн дарж ээж болох юм. Гэхдээ энэ бол наана өнгөц арга хэмжээ болж байгаа болохоос цаанаа бол таны биед маш олон төрлийн асуудлыг тарьж байдаг. Энийг бол та өөрөө ч мэдэхгүй хэрэглээд байдаг байгаа. Танд ходоод гэсний асуудлууд байгаад байна, тийм ээ? Тэгэхээр одоо та энийг шийдэхин тулд ганцаараа байх шаардлагагүй боллоо. Бидэн дээр ирээд зөвлөгөө авч болно. Тэгэхээр бид нэр таны асуумж холбогдох шинжилгээнүүд дээр тулгуурлаад тань сайхан хоолны зөвлөмжийг өгч болж байна. Ходоод гэсний тэр үйл ажиллагааг хэвийн болгодог олон сайхан эрлэг дасгал бусад олон хүнд үр дүн өгсөн ийм аргуудыг бол танд зааж өгч болж байна. За шаардлагатай гэж бодох юм бол бид нэр танд байгалийн нөхөн сэргээх юм эмчилгээ хүртэл зөвлөж өгч болж байна. Тэгэхээр ходоод гэс эрүүл байна гэдэг бол үнэхээр сайхан, тийм ээ. Таны амьдралын чанар бол дээшлэх болно. Тийм учраас цаг аваад хурж ирээд зөвлөгөө аваарай. Одоо танд тийм ээ завиур байж болно, янз бүрийн. Сөргөөний ч юм уу ходоод гэсний янз бүрийн асуудлууд байж болно. Гэхдээ тэр асуудлууд байлаагээд та заавал ходоодны хүчлийг багасгах арга хэмжээ авна гэсэн үг биш. Тэрнээ таны өөрийн ходоодны хүчил багталтай байгаагаас л таны ходоодонд шарх үүссэн, багталтай байгаагаас таны ходоодонд хеликобактери ихссэн, ходоодны хүчил басаад байгаа учраас танд сөргөө үүсэж байгаа. Одоо сөргөөтэй хүмүүсийн хувьд бол ходоодны хүчил нь ихтэлтэй байх нь бол маш ховор байдаг. Ер нь бараг байхгүй гэд хэлчихэд болно. Ихэнх нь ердөө тэр ходоодны дээр улаан холоон төгсгөлд байдаг. Тэр ходоодноос орж ирэх шүүрлүүдийг оруулахгүй байлгах тэр түгжээ эвдэрээд хаалга нь онгорхоо байгаа учраас дээшээ ходоод гисний агуулгатхан улаан холоо руу орж ирээд тэгээд тэндээ багахан ч гэсэн хүчил ялгарсан байгаа учраас тэр хэсгийг нь гэмтээчж байгаа. Тэгэхээр сөргөтэй хүмүүс бол ерөөсөө ходоодны асуудалтай байдаг. Ходоодны хүчил нь багталттай байдаг. Энийг ойлгох хэрэгтэй, энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За тэгвэл та ингэж бодож магадгүй. Яагаад тэгвэл миний ходоодны хүчил багтаа байхад эмч улам багасгах юм өгöd байна вэ гэж. За энэ юм өөрөө зохиогдохдоо л ердөө нэг тийм ээ 4-8-7 хоног л хэрэглээд тэгээд зогсоох хэрэгтэй гэсэн юм удирдамжтай зохион бүтээгдсэн байдаг. Гэтэл хүмүүс яадаг вэ? Энэ имийг хэдэн сараар, жилээр, зарим нь 5-10 жил, 20 жил хэрэглээд байдаг шүү дээ. Уг нь бол эмчийн бичиж өгсөн жоронд тийм ээ 28 хоног, за хамгийн дээд л нэг 2 сар хэрэглэхээр л тань бичиж өгсөн. Гэхдээ тэрийг хэрэглэж байхад танд өөртөө гоё байдаг те. Завиурууд нь алга болсон юм шиг, багассан юм шиг байгаа учраас та тэр эмэндээ донтож байгаа. Өөрөөр хэлбэл тэр эмийг уух, тэр эмийн хамааралтай болоод тэр эмийг л уувал одоо энэ өвчнөөс салж байгаа мэтээр өөрийгөө төсөөлөд өөрийгөө хуураад ингэж яваад байна. Гэтэл энэ нь бол цаана маш олон асуудал үүсгэж байгаа. Тэгвэл таны ходоодны хүчил багассан учраас л танд асуудал үүссэн гэдгийг шинжлэх ухааны үндстэйгээр тайлбарлаж өгье. За хүчил багталтай хүнд юу мэдрэгддэг вэ гэхээр элдв төрлийн шинж тэмдгүүд, завиурууд мэдрэгдэнэ. За тэрийгээ бид нэр анзаардаггүй анзаарсан ч тэрийгээ тоохгүй яваад байдаг. За хамгийн түрүүнд нь юу гэдэг вэ гэхээр хүчил багталтай хүн хоол идгээд ялангуяа өг тос ихтэй одоо махан хоол тийм ээ хүнд хоол идэх эсвэл нэг дор хоол идсэний дараа ходоодонд санхаагаад ходоодон дээр нь хатуулдаад байдаг. За энэ чи юу харуулж байна гэхээр таны идсэн хоол хүнсийг боловсруулахад хангалттай хэмжээний шүүрэл ялгараагүй, хүчил ялгараагүй байгаа учраас таны хоол ходоодон дотроо байх ёстой хугацаанаас удаан хугацаагаар л тэндээ төгжигдээд гацаад байна гэсэн. Тэгэхээр тэнд гацаад төгжигдсэн юм чи мэдээж танд энэ таагүй байдлыг мэдрүүлээд ходоодон дээр цанхаагаад ингээд хатуулдаад завирлаад байна шүү дээ. Тэгэхээр энэ бол нэгдүгээр номерын шинж тэмдэг. Та залуу байх үедээ те одоо 20 настай, 30 настай байх үедээ ямар ч хоолыг идсэн тэр хоол чин тэгэл шингэждэг байсан бол за ингээд ерөнхийдөө одоо танд тийм ээ хэрвээ хоол ингээд идчихэд өдөржингөө өлсөхгүй байгаа мэдрэмж төрөөд эсвэл та орой хоол идээд унтахаас өмнө ингээд бүр хангалттай те 3-4 цагийн өмнө хоол идсэн ч гэсэн өглөө босоход өлсөхгүй ингэж сэрж байгаа бол таны ходоодны хүчил маш муу ялгарч ийн л гэсэн үг. Тэгэхээр энүүгээр нь та өөрийнхөө ходоодны хүчил ялгарч байгаагаа таньж мэдэж болно. За энэ хүн бол ерөнхийдөө хоол идсний дараа дандаа ийм гоё таашаал авч явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нэр ирч хүч авч явах хэрэгтэй. Бидний одоо сэтгэл санаа улам сайхан сэргэж явах хэрэгтэй. Гэтэл
Хотоодны хүчил бага ялгардаг хүнд энэ нь эсрэгээр хоол идсний дараа завир нэмээд өлсгөлэн байх үед бол завиргүй байгаад байдаг. Тийм учраас тэр хүмүүс бол хоол идэхгүйгээр ингээд удаан хугацаагаар ер нь бол хагас өлсгөлэн яваад байдаг. За энийгээ болж ийн гэж яваад байх боловч энэ байдал нь удаан хугацаагаар үргэлжлүүл юунд хүрэх вэ гэхээр та хоол хүнснээсээ авах шимт хижээлээ авч чадахгүй. Тэгээ эрдэс байдлаа авч чадахгүйгаас болоод таны бие шимт хижээлийн дутагдалд орно. Ингээд буцаад нөө чөтгөрийн тойрог гэдэг юмд ордог. Яагаад тэгэхээр та хоол хүнсээ сайн идэхгүй, хоол хүнснээсээ эдсэн ч гэсэндээ шимт хижээлээ авахгүй болохоор таны биеийг бүрдүүлж яадаг, таны биеийг одоо ингээд тийм ээ таны арьсыг, үе мөчийг, булчинг бий болгоход та хоол хүнснээс авах шимт хижээлээрээ л барилгын материал хийж байгаа шүү дээ. Гэтэл та тэр барилгын материалаа хангалттай хэмжээгээр авахгүй болохоор таны биед юу дутагдах вэ гэхээр шимт хижээл дутагдана. За одоо тухайлах юм бол хоол боловсруулдаг бүх төрлийн шүүрлүүд байгаа. Таны хотоодноос ялгардаг тийм ээ нойр улчирхаанаас ялгардаг тэр бүх хоол боловсруулах энзим буюу задлагч тэр бодис чи өөрөө дандаа уургийн молекулаас тогтцсон. Тэгэхээр хэрвээ та хоол хүнснээс уурга авч чадахгүй ингээд хотоодны хүчил муу байгаад ах юм бол эдгээр шүрлүүд нь ч гэсэнтэй ялгарлалт нь бага болоод ирнэ. Тэгэхээр нөгөө хоолоо задлж чадахгүй юм чин шимт хижээлээ авч чадхаа байлна, шимт хижээлээ авахгүй учраас дахиад л одоо дараагийн хоол идэхэд ялгарах хэвээр тэр шүрлүүд чинь хангалттай хэмжээгээр ялгархгүй ингээд тотмог байдалд хүрнэ. Ингээд та нэг юм тойрогт орчиж штэ тий. Тэгэхээр эндээс юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ та хоол идээд тийм ээ та одоо таашаал авахгүй шимт хижээлээ авч чадахгүй одоо хоол идсний дараа завирууд мэдрэгдээд байх юм бол эн чинь бол таны хотоодны хүчил өрөөсөө муу ялгарч байгааг л харуулж байгаа болохоос ш их ялгарж ийн гэсэн үг л огт биш. За мөн одоо хотоодны хүчил багталтай юм хүмүүст илэрдэг нэг хэсэг юм шинж тэмдэг нь болохоор хэвийн хэмжээнээс их хэмжээгээр хихрэх, дотор муухай оргих, заримдаа гуйлгах эзэн зүйл дээшээгээ орж ирэх юм байдал мэдрэгддэг. Тэгэхээр эн чинь юу харуулж байна гэхээр таны хотоодн дотор хоол тодорхой хугацаагаар л байгаад тэгээд төр одоо тэнд л байх хэвээр. Тэгээд цаашлаад гэз рүүгээ орж явах хэвээр. Гэтэл таны хүчил ялгархгүй болохоор хотоодн дотор хоол чинь ингээд жижиглэгдэж бутарч чадахгүй болохоор тэр хотоодн дотроо өнжөөд л байгаа юм гэсэн. Байгаа л байна гэсэн. Тэгэхээр тэнд юу үүсэх вэ гэхээр одоо тодорхой хэмжээгээр эсэлдэлт явагдана, илжирэл явагдана. За энэ бүхэн чинь дээшээгээ одоо сөөргөө үүсгээд гуйлгах, хихрэх, дотор муухай арах гэсэн ийм таагүй шинж тэмдгүүд бол мэдрэгддэг. За тэгээд энэ асуудлууд бол ерөнхийдөө хэдэн наснаас эхэлдэг вэ гэхээр ер нь бол нэг 35 наснаас гээд ойлгоход бараг болно. Гэхдээ мэдээж тийм ээ таны амьдралын хэв маяг, хооллолт, хэр зэрэг эрүүл эзэм, буруу зуршил, зөв тадлуудыг та өөртөө хэр бий болгож бүрдүүлсэн гэдгээс хамаарна л да. Гэхдээ нийтлэг байдаг юм нь болохоор ерөнхийдөө нас ахихын хэрээр хотоодны хүчил ялгаралт бол тодорхой хэмжээгээр буураад байдаг, жилээс жил улам багасаал байдаг. Тийм учраас настай хүмүүс бол аяга жижиглээд байдаг шүү дээ. Энд чи юу гэсэн үг гэхээр эзэн хоолоо боловсруулж чадах хэмжээгээр л идэж штэ. Хуучин бол тийм ээ том аягаар нэмүүлж иддэг байсан бол аяга нь улам жижигрэл байдаг чинь нас ахихын хэрээр хоол боловсруулах шүүрлүүд тэрэн дотроо хотоодны хүчил нь маш бага ялгарч байгаа. Тэгэхээр энэ нь бол тэр хоолыг боловсруулах чадварыг нь улам багасгаж байгаа учраас нас ахих нь бол өөрөө хотоодны хүчил багталтыг үүсгэдэг хамгийн том нэг нөлөөлөх хүчин зүйл болж байгаа. За тэгээд та эмчид очиод тийм хэдэн настай ч байсан таны хоолны шингэц муудж байна, хотоод өвдөд байна гэдэг ч юм уу сөөргөн завир илрээд байна ингээд очихоор ягаад ч юм тийм ээ танд дандаа л хүчил дарангуулах үйлчилгээтэй эмийг өгөөд хүчил ялгархсныхын дараа нь саармагжуулах үйлчилгээтэй эм бэлтгэлийг өгчдөг. Тэрийгээ бүр ингээд давхарлаад уухаар өгчдөг. Өдөрт 1-2 удаа авахаар өгчдөг. Тэгвэл энэ нь яг өөрөө байглаасаа бидний төрлөх тэр тийм ээ бие махбодын физиологийн процесс яг эсрэг үйлдэл байгаа учраас энэ нь богино хугацаанд мэдээж тодорхой шинж тэмдгийг дараа завирыг намдаж болох боловч энэ нь өөрөө байгалийн эсрэг үйлчилгээтэй учраас танд бол маш олон таагүй байдлыг үүсгэнэ. Таны хоол боловсруулахгүй болоод тэгэхээр эхлээд яг хотоод гидсэнд хотоодонд асуудалтай байсан бол сүйдтэй бол яг гидсэнд асуудал үүсээд гидс хямрна. Хийгээр дүүрнэ, гидс маш их хэмжээгээр унгуулна. Тэгэхээр энэ бол хүчил ялгархгүй, хоол уурагч нь задрахгүй байна шүү дээ. Тийм учраас ийм асуудал үүсэж байгаа. За тэгээд шимт хижээл авах тухай бол яриа бараг байхгүй болчихдог. Ягаад тэгэхээр бидний хотоодны хүчлийн тусламжтайгаар бидний биед шимэгдэжээдэг олон төрлийн витамин байгаа, эрдэс байдс байгаа. Тэр бүхэн чинь таны биед шингээ болж байна. Тэгэхээр та ингээд мөнгөө зарцуулаад тийм ээ хоол хүнсээ маш гоё ингээд эрүүл байлгаад шимт хижээлтэй хүнсийг ингээд сонгож аваад эдсэн ч таны биед тэр нь ач тусаа өгөх болчихно гэсэн.
та төмрөө нөхөж авч чадхаа байлна. B12 витаминаа нөхөж авч чадхаа байлна. Цайр, кальци, магний гэдэг ингээд эрсээ авч чадхаа байлна. С витаминаа бидээ шингээж чадхаа байлна. Эндээс болоод маш олон төрлийн асуудлууд үүснэ. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр та ходоодны хүчил ихтэй биш ээ. Ходоодны хүчил ихтэй байх үндэс байхгүй. Эсвэргээрээ хүчил багтаа байгаа учраас танд асуудал үүсэж байгаа. Тэгэхээр ходоодыг хамгаалдаг, өөрийг нь хамгаалдаг давхарга гэж байгаа. Дээр нь ходоод өөрийгөө хамгаалах гэж ялгаруулдаг бодис байдаг. Эргээд ямар нэгэн байдлаар тэнд асуудал үүсчихсэн бол тэрийг засдаг, нөхөн төлжүүлэх процесс явагддаг. Тэр процесс нь таны цусны хангамжаар нөхөн төлжилт явагдчихэдэг. Тэгэхээр энэ бүх процесс нь доголдчихсан байвал та эдгээрийгээ зассан тохиолдолд асуудлыг уг үндсээр нь суурьаар нь засгаас биш, төр зүрийн арга хэмжээ аваад байх юм бол энэ нь байдлыг ерөөсөө дээрдүүлэхгүй, уламд ордуулна. Дээр нь таны хүсээгүй олон асуудлыг үүсгэн. Тийм учраас та ходоодны хүчил багтаа байгаа. Тэр багтаад байхын цаатлын шалтгааныг олж засах хэрэгтэй. Энэний тулд ходоод хамгаалах хэрэгтэй. Ходоодны салс бүрхүүлээд нөхөн төлжүүлэх арга энэ бүхнийг мэддэг байх хэрэгтэй. Юу идэж уух юм бол таны ходоод гэмтээд байна. Юу идэж уух юм бол нөхөн төлжөөд байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр танд тодорхой хэмжээний эрүүл мэндийн мэдлэг хэрэгтэй. За энийг та мэдээж авахын тулд системтэйгээр суралцах хэрэгтэй. Тэгэхээр бид нэр танд зориулаад одоо эмгүү ангаая гээд 33 хичээл бүхий 4 бүлэг юм онлайн сургалт тийм ээ танд зориулаад бэлдсэн. Тэгэхээр энийг аваарай. Та авахыг хүсэж байгаа, мэдээлэл авахыг хүсэж байгаа бол комментэд ходоод гэж бичээрэй. Би таны чатаар сургалтад яаж хамрагдах уу гэх мэтчлэн мэдээллүүдийг өгнө. За ингээд дараагийнхаа зөвлөгөөгөөр утгагүй уулзцгаая. Ходоод гисэм эмгүү ангааж сурцгаая.